Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт Интерполийн улаан болон зар мэдээгээр 90 сурвалжлагч байсан этгээдийг гадаад улсаас шилжүүлэн авчирлаа. Интерполийн улаан болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд 90 сурвалжлагч байсан гээг бүгд 8 дахь Франц улсаас Монгол улсад шилжүүлэн авчир тусгай ажиллагааг Интерполийн үндэсний төвд очив бол эрүүгийн цагтаг албаны аль багчид энэ оны 11-р сарын 29-ний өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2022 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт 90 сурвалжлагч байхад нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Франц улсын Интерполтой хамтран тусгай ажиллагаагаар байршлыг нийлүүлж баримтлуулсан. Энэ удаагийн шилжүүлэн авчрах ажиллагаа нь Марокко улсын Марракеш хотноо болсон Интерполийн ерөнхий ассамблеийн 93 дугаар шуулганы үеэр тавьсан бүх. Монгол улсын Интерполийн үндэсний төвд очоо болон Франц, Турк улсын Интерполийн удирдлагууд Марокко улсын Марракеш хотоос хамтран хяналт тавьж зохион байгуулалтаар хангаж ажилласан нь онцлог. Олон улсын хэмжээний тусгай ажиллагаа болж явагдсан. Монгол улсын шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын Интерполийн үндэсний төвд очоо эрүүгийн цагдаагийн алб мөрдөн шалгах улсын ерөнхий прокурорын газар хууль зүйн дотоод хэргийн яам гадаад харилцааны яам Франц Турк улсын Интерполтой хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд 90 сурвалжлагч байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албатай авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа бол гадаад улсад оргон зайлсан 90 сурвалжлагч байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа үйлсэх болох байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.